102 дугаар цэцэрлэг багш ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж тэдний хүүхдүүдэд зориулж цэцэрлэг дээрээ үн төлбөргүй өдөр өнжүүлэх ажиллаж байна. Ингэснээр багш ажилчид ажлын байран дээрээ арга гэртээ санаа зовох зүйлгүй сэтгэл тайван ажиллах боломж бүрдсэн байна. 102 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Пүрэв Жаргал 3-аас 10 насны 3 хүүхэдтэй 3 нас дээжийнхээ цэцэрлэгт явдаг байна. Харин бага ангийн 2 хүүхэд нь өглөө хичээлд орж өдөр тардаг байна. Өмнө нь хүүхдүүдэд хинээр ахуулж хинт харуулах нь асуудал болдог байжээ. Харин ажил дээр нь өдөр өнжүүлэх ажиллаж туслах багш нь өглөө орсон хүүхдүүдийг өдөр авч өдөр ордог хүүхдүүдийг зөрүүлж хөргөж өгдөг байна. Энэ нь багш нар өөрийнхөө хүүхдийг цоочтой хаалганы цаана үлдээж хүний хүүхдийн төлөө ажилдаг нийтлэг асуудлыг шийдвэрлсэн байна. Тийм маш их ялгаа мэдрэгдэж байгаа штэ. Өмнө нь өдөр хөнжүүлэхгүй байхад за одоо маргааш шинээр харуулах уу гэж тэгэл боддог байсан бол одоо бол шууд авчирч ирээл юу анги руугаа гүгэл орчиж байгаа юм чинь. Энд чинь миний ажиллах бүтээмж бас нэмэгдэж байгаа. Тэгээд тайван ажиллах боломж маань өндөрсөж байгаа болохоор маш их таатай байдаг. Тийм бусад цэцэрлэгийн багш харин танах ясан гой хөтөлбөр хэрэгжүүлсэн юм бэ гэд наадах ч хамгийн нөгөө дэмжлэг дарга нар үзүүлдэг ч гэсэндээ хамгийн зөв зохион байгуулалт нь танаа өдөр өнжүүлэх гэд биднэрт бас тэгж хэлдэг байхгүй юу. Гадаах нөгөө цэцэрлэгт өдөр өнжүүлэхийн багшаар ажиллаатай гэж санал ирэхээр нь би бас эхлээ гайхажуулж авсан л та. Нөгөө цэцэрлэг гэдэг утгаар нь цэцэрлэгт өдөр өнжүүлэхийн багш гэхэр чинь тэгээ би гайхаад за 1-ээс 5 дугаар анги багштай би чинь тэгээд за ингээд бас байж болд юм байна гэд. Одоо өдөр өнжүүлэх ч юм уу тийм боломжтой боломжгүй айлуу зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан миний хувьд тэгэхээр ингээд цэцэрлэгийн байгууллагт юм байна гэдэг. Тэгээд би бас өөрөө энд ажиллаж байгаадаа бас амар баяртай байдаг. Тэгээд бас энэ олон хүмүүсийн ар гэрээ асуудлыг шийдэж байгаад бас амар надад бол амар тааламжтай байдаг. Ер нь бол өдөр өнжүүлэхийн хувьд бол заавал байх ёстой гэсэн асуудал бол байхгүй л дээ. Гэхдээ ер нь энд ажиллаж байгаа ажилчид маань сэтгэл зүйн хувьд сайхан таатай 50 орчинд ажиллавал одоо хүний хүүхдтэй яг л тэр 50 сайхан цанд төрхөөр ажиллана шүү дээ. Тэгэхээр хүүхдээ гэртээ ч ажиллаж ирсэн эцгийнхээ санаа гэртээ л үлдчихдэг. Тэгэхээр эндний 50 амгалан ажиллах гэдэг ажилтны нийгмийн асуудлыг шийдэх талаар нэгд гаргасан. Хоёрт нөгөө бас боловсролын ерөнхий хууль маань бас айгүй сайхан заалтууд шинжилэлт орсон дээр бас ээлжийн багш ажиллаж болно гэдэг нэг заалт байгаа. Тэгээд тэр заалтаар нь бас багштай болгоод одоо манайд 1-5 дугаар ангийн энэ жил одоо 32 хүүхэд байна. 2 ээлжээр явдаг. 102 дугаар цэцэрлэг 52 багш ажилтнтай байна. Тэдний хүүхдүүд болох 6-аас 10 насны 30 гаруй хүүхэд өдөр өнжүүлэхдээ явдаг байна. Өдөр өнжүүлэхийн багшаар бага ангийн багш ажилдаг тул хүүхдүүдийн хоцрогдлыг арилгах даалгавар хийлгэх зэрэгээр өдрийг үр дүнтэй өнгөрүүлж байна. За эмээс эцэгчүүд гэртээ хараад хүүхдүүдтэй хоол хийж өгөх, эрт унтуулахад нь л анхаардаг байна. Энэхүү жижиг мэт боловч хүнээ бодсон шийдэл хүүхдийн боловсрол аюулгүй байдал цаашлаад эрүүл мэндэд нь ч эргээр нөлөөлсөн жишийг санаачлах байлаа.